Сургалтаар захин мэдээллийн сан бүрдүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажил, бүрдүүлэлт хийхэд анхаарах зүйлийн талаар мэдээлэл өглөө. Сургалтанд Хөвсгөл аймгийн бүх сумдын болон ерөнхий боловсролын сургуулийн номын санчид оролцжээ. Номын санчдад хамгийн түгээмэл хэрэглэгддэг ийм цахим туслахууд байна. Тэдгээрийг одоо ажилд ашиглаж сурах нэ. Хоёрдугаар гэх юм бол шинэ номын мэдээг уншигчдад зориулаад одоо ижил форматаар хийх энэ аргад бас суралцж байна. За 3 дугаарт тэр шинэ номын мэдээ, санамж их ном зүйн мэдээ боловсруулсныгаа нийгмийн сүлжээгээр дамжуулаад хэрэглэгчдэд яаж илүү хялбар аргаар илүү одоо оновчтой байдлаар хүргэх вэ гэдэг аргад сурах юм. Хөвсгөл аймаг олон эстэнтэй, төвөг соёлын олон дурсгалуудтай номын санчдад эдгээрийг нэгдсэн байдлаар сан болгон бүрдүүлж ашиглах шаардлага байгаа. Түүнчлэн номын санчид захин орчинд ажиллах чадвараа нэмэгдүүлэх шаардлага бий. Сургалтыг эдгээр шаардлагуудад тулгуурлан зохион байгуулжээ. Ас хязгаар тайгаас ч гэсэн ялгаагүй ингээд сошиалаараа дамжуулаад сумынхаа ард иргэдэд номыг цахимаар хэрхэн чанартай түргэн шуурхай хүргэх вэ гэдэг талаар сургалт авлаа. За тэгээд ер нь нийт номын санч нарын маань хувьд бол энэ сургалт маань интернет цахим орчинд нөгөө номынхаа мэдээллийг хэрхэн чанартай сайн бэлтгэх вэ гэдэг талаар сургалт орлоо. Аймгийн нийтийн номын сангаас дотооддоо сургалт явуулж номын санчдаа арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгдөгч хүндрэлтэй асуудлууд их байдаг. Тухайлбал сумдын номын сангийн сан хөмөргийн баяжилт байдаггүй гэлээ. Аймгийн төвийн номын сангууд бол тодорхой хэмжээний сан хөмөргийн баяжилтын санхүүжилтийг өгдөг боловч сумдуудад бол ерөн сүүлийн 2-3 жилд бол ерөөсө санхүүжилт өгөөгүй данхуучин номон дээр байгаа. Мөн одоо нөгөө соёлын үйл ажиллагаа болон зөвөрийн номын сангуудыг явуулахад одоо хөдөө сумдаар явах ч юм уу те зардлууд бол угаасаа огт байдаггүй улмаас бол нөгөө номоо хүргэж зөвөрийн номын сангийн үйл ажиллагааг бусдад түгээх уншигч дүүргшүүлэгчтэй ойр ажиллах те зуны дүнд уншлага үйлчлэгээ явуулах боломжууд бол маш хомс. Үндэсний номын сангийн мэдээлэл арга зүй эрдэм шинжилгээний хэлтс Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн номын санд арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Тэд энэ үүргийнхээ дагуу аймгийн соёл урлагийн газар нийтийн номын сангийн хүсэлтээр уг сургалтыг зохион байгуулжээ.